Дархуул аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил дуусаад байна. Энэ онд аймгийн хэмжээнд 52 аж ахуй нэгж, 61 иргэн, үр тарианы үйлдвэрлэл, 38 аж ахуй нэгж, төмөс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нийт 18.5 мянган га талбайд эрхлэн явууллаа. Нийт аймгийн хэмжээнд 11.7 мянган гаагаас 18.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.1 мянган тонн улаан буудай, 605.7 гаагаас 6.6 мянган тонн төмөс, 1279.9 гаагаас 15.3 мянган тонн хүнсний ногоо, 170 гаагаас 306 тонн тижээлийн ургамал, 3593.7 гаагаас 962.2 тонн тосны ургамлыг тус сураа аваад байна. Энэхүү ургацыг өнгөрсөн онтой харьцуулахад Улаанбуудай 13.2 мянган тонноор, төмөс 3.6 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 мянган тонноор, тосны ургамал 353 тонноор илүү ургац хураасан дүнтэй байна. Хураа авсан ургац нь улсын хэмжээний нийт үр тарианы 4.2%, төмөсний 4.4%, хүнсний ногооны 17.6%, тосны ургамлын 6.4%-ийг хангах үзүүлэлт юм а. Мөн аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тарианы 90.2%, төмсөөр 2.5 дахин, хүнсний ногоогоор 2.1 дахин хангах боломжийг бүрдүүллээ хэмээн аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас үзэж байна. За Дархан аймгийн хувьд бол энэ жил өмнөх жилүүдээс ариун сайхан ургац хураасан ийм жил болж өнгөрч байна. За манай аймгийн хувьд бол Улаанбуудай стратегийн гол бүтээгдэхүүн Улаанбуудайга 9721 га тариалсан байгаа. За гаагаас энэ жил 17.6 центнер ургац хурааж авлаа. Уг нь бол өрсөн балансаар бид нэр 16.2 центнер ургац хурааж авнаа гэж тооцчихсон. Гэтэл аж ахуй нэгжүүдийн ургац ариун сайн байсан учраас гаагийн ургац урт нэмэгдэж гарч байна. За нийт дүнгээр бол 17110 тонн Улаанбуудай хурааж авсан байна. За энэ хурааж авч байгаа Улаанбуудай маань өмнөх жилийнхээс харьцуулах юм бол 13 мянган тонноор илүү ийм Улаанбуудайг хурааж авч байгаа сайхан жил болж байна. За ургац хураалтын үед бол нэгт айхтар хүндрэл гарсангүй. Цөөн тооны хуртай, бороотой, застай ийм өдрүүдийг тооцсон бол хураалтанд бас их тааламжтай байлаа гэж ингэж манай тариаланчдаас үзэж байна. За өөр нэг газар тариаллын гол ажил бол төмс хүнсний ногооны хураалтын ажил байдаг. За төмс хүнсний ногооны хураалтын ажил дээр бол тодорхой хэмжээний хүн хүч шаардлагатай байдаг. За энэ жил манай нэгтэй сургуулиуд, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэл төвийн оюутан залуучууд манай ургац хураалтанд маш сайн идэвхтэй ажилласан. За бидний урьдчилж авсан тооцоогоор нийтдээ нэг 650 орчим оюутан залуучууд манай ургац хураалтын ажилд дэмжил туссан байгаа. За аймгийн хэмжээгээр төмс хэд нэг 605 га тариалсан. За 6600 тонн төмс хурааж авлаа. Энийг нодныгийнхаа мөн үетэй харьцуулах юм бол 3600 тонноор илүү ийм хэмжээний төмсийг хурааж авсан байна. Мөн газар тариалангийн ажлын үндсэн хэсэг болох урьж боловсруулах ажлыг Дархуул аймгийн хэмжээнд 13516.1 гад хийсэн байна. Харин 2016-аас 2017 онд аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659.3 мянган толгой мал өвлжиж хаваржна. Хадам бэлчээрийн хувьд аймгийн хэмжээгээр 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт авах хадлангийн 97.3% буюу 61.6 мянган тонн хадлан, 3030 тонн үйлдвэрийн тижээл, сүрэл 130 тонн, гар тижээл 35.6 тонн, ногоон тижээл 325 тонн, 976 тонн давас, хужир шүү зэргийг бэлтгэсэн байна. Аймгийн засаг даргын нөөц сангийн 22.5 сая төгрөгөөр 100 тонн өвс, 6 сая төгрөгөөр 21 тонн малын тижээлийг худалдаа авч нөөцлсөн байгаа ажээ.